За. Зөв. Сая тэгээ Бүгдээрээ сайн байна уу? За сайн манайхаа. За өнөөдөр Японы яах гэнэ хүний яриа мэрэ зааш. Японы Токио хотод 6 сарын 2-ны өдрийн 12 цаг 52 минут болж байна. Америк нэгдсэн улсад 2026 оны 6 сарын 1-ний даваа гарагийн оройны 10 цаг 52 минут болж байна. За Монгол улс Мандалгаа хотод 6 сарын 2-ны 11 цаг 52 минут болжээ. За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн сайхан юу байна? Нойрын хавьд энэ ч нэг оожиг л хилдэг хүмүүд орж ирээд байна. За тэг өнөөдрөөс ахгуулаад би модератор хийнэ. Тэгээ надад одоо эхлээд та нар маань гоё юу хагаараа заяа 6 сарын 1-ний холбоотойгоор сонь сайхан юу болов уу? Яаж баяраа тэмдэглэвэ гэсэн асуулт нэрлээрээ. За биений хайгуу тавьчих юм би эхэлчихэд байгаа. Угаасаа энд нөгөө 6 сарын 1-ийг одоо ямар ч баяр биш. Хүүхдийн өдөр тусдаа, ээжүүдийн өдөр ингэ тусдаа болохоор энд ямар ч баярын өдөр биш. Тэгэхээр нэг баярлаагүй зүгээр хүүхдээ айскрим бар одоо сүүлийн 6 сарын 1 нь болж байгаа юм чинь ингээд ийм хүүхэн жижиг мини айскрим барнууд авч өгсөн. Тэр тэгж баярс. Тэгээ. Ерөнхийдөө нөгөө одоо хүмүүс бол айгүй хүүхэд насны дурсамж үлдээх гэж ээж аавдтайгаа баяр хэлбэрээр тэмдэглээ тэгээд бүр сурчсан. Тэгэхээр би энэ өдрийг бол илүү хүүхэдтэй гоё дурсамж үлдээх одоо тэр ээж аавд маань бидний баярыг яаж хамт тэмдэглэдэг байсан. Нэг тийм дадал зуршил байсан шүү дээ талбай орж зураг авах болдог тийм. Тэгээ сая зүгээр ингээд нөгөө найзуудынхаа хүүхдүүд би нөө хотод байж таарлаа л та тэмцээн болоо. Тэгээд багийнхандаа нөгөө хоолунд хийж өгөөд арын албанд байжгаад тэр найзынхаа очисон чинь хоёр хүүхэд нь бол тэр баяр болж байгааг ерөөсө тоожгаа ч юм алга. Тэгээ би гуруулаа гарч хамт тоглох уу гэдгсэн чи харин гадаа жоохон хүүтэн байна гэд. Одоо хүүхдүүд чи бүр ерөөсө тэр хамгийн сайн сайхан орчин тэр кипер орчинд бол баг шиг байна гэж харсан. Манай хүүхдүүдийн хувьд бол арай харцангуй өөр тэмдэглэдэг. Хүүхдүүд бол одоо тэр гадуур найз нөхдөдтэйгээ явах тэр дурсамж бүтээх гэдэг зүйл дээр айгүй хардаг. Тэг өчигдөр хүү маань бүр 11 цаг хүртэл талбай дээр жүжиг мүжиг үтсэн байдгийн тэгэхээр жихэн утгаар нь баярлсан байгаа. Тэгээ ирээд хүүтэйгээ хамт тавтай жүжиг үзээд тэгээд амарсан да. Миний хувьд ч гэсэн ялгаагүй энгийн өдөр 6 сарын 1-ний чинь Монголд ингээ бүх нийтийн амралтын өдөр хүүхдийн баяр гэж аваад Японд одоо Японд бол зөвхөн энгийн өдөр. Тэгээд хүүхдүүд хичээлдээ яваад өдөр ирээд санамсаргүй байж агаад манайд найзууд нь бүгдээрээ ингээд цуглаад тэгээд бүгдээрээ цуглаад манайд хоох дуурайд гай явчаад. Тэгээд бүгдээрээ манайд цуглаад хүүхдүүдэд баярлуулъя гэсэн нэрээр бөөндөө томчууд нь баярлаад хүүхдүүд нь сүултээ баг уйдаад тэгээд нэг тиймэрхүү ямар ч баяраа тэмдэглэсэн. Тэгээд хүүхдүүдэд нийлүүлж бөөндөө хамтдаа тоглоулъя гэсэн боловч томчууд нь баярлаад дууссан байт юм аа. Энд нөө нэг хүн ирээд хаалга дуурайд бас жоохон юу лээ гэж бодчихлаа. Манай ашигтай бүгдээрээ эмгэгтэй 2 өдөр болго иртээ. Та юм ярьд юм шиг байна. Бүр санаад авчихгүй тэндээс. Та тэг ярьсан уу? Тий. Худлааны та яа нэг 6 сарын 1-нд бол миний хувьд юу биш мэн шидэг. Үгүй миний хувьд юм бай тэр. 6 сарын 1 чинь нэг хөрсөн баяртай нөгөө нэг аим тэмдэглээд идвч гэсэн 6 сарын 1 болох болгоомд л нөгөө талбай дээр очиж хэдүүлгийн зураг авахгүй болдог байсан амар тоо санаанд ордог. Тийм болохоор би айгүй нөгөө бас амар тэгж нэг дурсамж үлдээх гэж энэ төр гэж лаглаг бас том юм ярихгүй. Гэхдээ ер нь аль нэг хүүхдүүдэд баярлуулчихсан. Ядч л нөгөө сахарын хориотой юм чинь нэгэнд ч гэсэн нэг идэл 6 сарын 1-ний өдөр ч гэсэн нэг сахарын идэлээ баярлуулчихсан гэж боддог. Тэгээ тиймдээ чичигдрал тэгээ божинсан бид нар гоёсэн гоё тэг баяраа тэмдэглэсэн. За тэг баярлалаа та нартаа. Ингэж ярьдаг байх юм шүү. За ингээ эхний асуултаа би та нартай заяа. Би та нараас нэг залхах 3 асуултсан. За хамгийн эхний асуулт та хэдээсэн асуухад тийч гайс хэлж хариулаарай. За
та ингээд өсөхдөө ямар хүн болохыг хамгийн ихээр хүсдэг байсан бэ? Бүгд болоод Ямар хүн Хүүхэд байхдаа ер нь ямар хүн болохыг хамгийн ихээр хүсдэг байсан бэ? би ингээл том болоод нэг юм амар гоё fancy мөнгөтэй анаа болно гэж боддог байсан шүү дээ. Тэгсэн чинь ямар юу болсон гэж. Тэгээд ямар ч удаа том болцоо. Анаа болсон. Тэгээ нөгөө амар гоё анаа болно гэж боддог байсан. Зүгээр л нэг нөгөө гадаад дэдэг хамаат нэгч болсон шээ. Гэтэ дижка чинь нэгтлэн болно гэж яриад идэг байсан тий. Ээж нэгтлэн байсан, нэгтлэн болно бол. Бид чинь нэг амар нэгтлэн болмоод байгаа даа биш. Ээжийн мэржлийг авах хүн байхгүй гэсэн за одоо би л Айгуу сайн баг сайн сэтгэлээдэг үзээ. үгүй тийм стар болоод би нэг амар нэгтлэн юу хийдэг ч яг ясам дээр мэдэхгүй байсан үе шүү дээ. Тэгээд тэр хооронд бол гэтээ нөгөө сонирхол бол угаасаа амар их солигдож байгаа шүү дээ. Нэг бол ингээл гоё загвар өмсч болмоор санагдаад, нэг бол фото медал болмоор санагдаад, нэг бол фэшн дизайнер болмоор санагдаад, нэг бол нэвтрүүлэгч болмоор санагдаад, тэгэл явсан гинт эмч болмоор санагдаад нэг ямар ч гэсэн хизээч багш болохгүй л гэж ярьдаг байсан. Тэгээд 5 жил багшилснаа гэсэн юм. Мэргэжлийн хувьд тийм байлаа гэхэд ер нь хувь хүний хувьд нэг тийм л хүн болно даа гэсэн юм аа зүгээр л пенсийн анаал матлаас юм тий. Тэгээд гэтээ бидний ингээл нэг юм хүүхэд насны чи би хувь хүний хувьд ийм юу болно ингээл тийм юм бол мэдгүй би бол боддоггүй байсан. Дээрэс нь өөрийн гэсэн үнэт зүйл айгу багадаа суулгацсан байсныг айгу сүүлд ойлгосон. Одоо ингээд гэр бүлийг хүмүүжүүлж гэдэг юм тийм худлаа ажиллахгүй, хулгай ажиллахгүй гэл ингээд иймнүүд бол угаасаа л одоо байх ёстой зүйл энэ хүмүүжлийн нэг хэсэг гэж боддог байсан чинь энэ ингээд миний үнэт зүйл юм байна. Одоо нэг personal values гэдэг чинь тийм. Тэгэнгүүт хүмүүс тэрийг чи олж авахгүй айгу хожоо олж авдаг хүмүүс байд юм байна. Бүр огтын personal value хүмүүсээс байд юм байна. Ингээд ямар ч үнэт зүйл байхгүй. Юу л бол юу хийдэг. Ингээд яг тухайн үед ашигтай нөхцөл байдлын төлөө юу ч ихээс бодохгүй хулгай их ингээл хүн гурам их бол юу ч биш. Яг л нөгөө үнэт зүйл. Тийм тэгээ би эн чинь миний ингээд нөгөө үнэт зүйл маань энэ байсан юм биш. Би зүгээр л гэр бүлийн хүмүүжлийн нэг хэсэг гэж боддог байсан чинь тэр нэгээ үнэт зүйл болоо суугаад үлдсэн. Хизээч тэхгүй гэсэн ингээд баримтлагдаг зарчмууд бодлоод үлдсэн. Тестинг бас удаарсан. Заачи. нэг асуултанд хариулах. Нэг асуултанд бүгдээр хариулна уу? Угаасаа л тэгдэг шүү дээ чинь. Асуулт. Асуулт болтолоос дээ. Юу ямар хүн болохыг боддог байсан байл гэсэн асуулт гэсэн. Би ч нөө абашиг маягтай гангуу хүн болно гэж боддог байсан шүү дээ. Тэгсэн чинь маягтайг наваад ёо эгээ тэнүү байсан. Тэгж ярьдаг байсан гэдэм байлээ. Би цаа мэдгүй л байна л да. Яг үннийг хэлэхэд бидний багнаас ч нэр том болоо тийм болон даач гэдэг юм уу нэг тийм юм байхгүй зүгээр ямар ч гэсэн нэг багнаасандаа бодгоор ингээд нэг юм дуучин муучин л болох хүсэлтэй байсан юм шүү га. Ингээл амар ингээл entertainment ингээл юу бүхнийхээ хормойг барайл ингээл амар ингэж ингээл хөдөлж мөдлөөд айгүй ингээл часээсээ холоотой дуулдаг. Тэгэл тэрийг ингээл нэгэн ч болж одоо л начиг салгаа болоотой юм байхгүй тий. Тэгэхээр дуучин муучин болно гэж байгаагүй. Одоо яг ингээд сая асуултан дээр ингэсэн чинь бас тулгамдчлаа л да. Би одоо яг ямар хүн болдог гэсэн мэл. Яг сүүлд том болсон хойноо нэг бодсон юм. За зэрэг миний бага насны хүүхэд юу болохыг хүсдэг байсан юм бол би яг юу баймаар байсан бэ гэж бодсон чинь юу байлээ. Ингээд нэг юм гүүр шиг одоогоор л орчуулагч юм уу? Гүүр шиг энэ хүний санааг тэр хүнд ойлгуулад тэр хүний санааг энэ хүнд ойлгуулад нэг ийм ажил хийх нь өөрөө амар гоё юм байна гэж боддог. Тэгээ тэр үедээ орчуулагч нар гэж мэдэхгүй шүү дээ. Тэгэл нэг энэ хүний санааг тэр хүнд ойлгуулаад тэр хүний санааг энэ хүнд ойлгуулаад тэгэж ингээд байх юм бол надад амар гоё юм шиг тэг санагддаг байсан юм байлээ. Тэгээ би тийм болохоор би тэгээд ингээд ямар нэг хэл сурах гал ингээд англи хэл сурах гал хичээл, японы сурах гал хичээл ингээд солонгос хэл сурах гал хичээл байдаг байсан юм болоо да гэж бас бодсон. Болсон. За игээ. Энд гэхдээ сэдвэр урд нь ер нь ярьж исэн юм биш үү? Би яг одоо санахнаа бол баг ярьж исэн санагдаад тах юм хөөхт тахта ямар хүн болохыг хүсдэг вэ гэд. Тэгээ нөгөө Ерөөсөө юм ярьж байгаа. хит настай байсан юм бэ? Би эмээтэйгээ бүр хөдөө амьдэрдэг гэсэн. Ер нь би бол том болоод малчин болно гэж боддог гэсэн өөрийгөө. Яг тэгвэл эмээ маань хөдөө малчин. Тэгээ эмээтэйгээ хамт амьдэрдэг. Ээжээ маань ах нас хамт амьдэрдэг. Тэгээ сүүлд тэр хүн маань ингээд нэг хань ижилтэй болоод тэгээ хань ижил нь нөгөө мориноос айдаг. Манай ах чинь өөрөө айгүй олон адуутай, хурдны морьтой. Тэгээ 100 нөгөө адуу мал айгүй хүн хүч хэрэгтэй болно. Тэгээд эхнэр нөгөө нэг адуунаас айдаг хүн
ирсэн чинь надад юу гэж санагдсан гэхээр би бол хөдөө ингээд бараг тийм моринд амар дуртай. Морь он чадна би бараг малчин болж юм байна гэдэг тийм бодол төрж ирснээр санаж байна. Тэгээ бас нэг гоё юм нь одоо эмээтэйгээ жоохон хөдөө амьдардаг ахад нэг жуулчд ирээд тэгээ тэр жуулчд одоо бодоход тийм явраач болчихсон байсан юм шиг нэг орчуулагч ихтэй. Тэгээ тэр орчуулагч их чинь ингээд нөгөө бид нарт ингээд юм орчуулж өгөөл ингээд юм яриад амар гоё нээлттэй. Тэгээ би яг тухайн үедээ бол бодоогүй сүүлд юу гэж бодсон гэхээр би яг нэг орчуулагч хийгээд нэг ирдэг малчин айлуудаар яваал малчин айл сонгоол би яг нэг альж башлын чиглэлээр ажиллаж байхдаа яг хөдөө нэг айлд ингээ очиод нэг жоох охин яг эмээгийнхаа ингээд нөгөө хажууд ингээ бөөрөнд суучаад тэгээ яг тэр үед би яг хүүхэд байхдаа ингэж бодож яасан гэдэг тэр бодол аваад ирээ. Тэгээ би байхдаа би өөрийгөө орчуулагч болно гэж бодож исэн юм байна да. Тэр их чил их гоё харагдсан хэрэг. Тэгэхээр нөгөө тухайн үед нөгөө харж даган дуурайх зөвөрөл тэгж бодож исэн байх та. Бусдаар бол би тэр хүүхдийг дагуулж чад сургалтандаа өнгөө суулгаж муулгаал ингээ хийч хийх бүтээхгүй яасан. Тэрийгээс хойшлтэй. Уулын аваад хүүхдүүд нь хэл сураад тэгээ малчин айл маань ч гэсэн мундаг болсон. За тийм байгаа. Тэгэхээр би малчин болно гэж боддог байсан юм байна. За Загая. За миний хувьд гэх юм бол би угаасаа л юу байсан юм. Багасаа нэг тийм нэг жүжигчин болъё гэсэн мөрөөдөлтэй тийм эс. Тэгэл ингээл амар жүжиглж үзээл ингээл тайсны өмнө ярьж мараал амар тэр нь айгу гой санагдаал. Тэгэл жүжигчин болно гээл ээж аваар 10 жилээ төгсөөл хэлсэн чинь ээж аваар минь гэдэг журлагаар хаалж идэх гэж байхгүй. Юу тэгж тийм юм өстой аахгүй гэх. Тэр нав болгоогүй. Урч өдөр өгнө гэдгийгс чи ерөөсө болгоогүй. Тэгээ за стейж аваар үнэн байл үдэ гэж боддог. Одоогоор ч гэсэн ер нь жүжигчин болохыг мөрөөддөг. Гэтэ тэр мөрөөдөл биелэх хаа. За одоо тэгвэл нэг эсрэг асуугаад байдیں۔ Юм хувь хүн талаас ямар хүн болгоё гэдэг асуултанд бас хайрцсан шүү дээ. Тэрийг марцсан байх шүү. За тэр мөр угаасаа үнэн штэ. Манайс гэснээр нэг том болоо би тийм хүн болно да. Тэр хувь хүн талаас тийм бисо байхгүй штэ. Мэдхгүй. Гэхдээ миний зүгээр боддог байсан юм ер нь айгу нэг шудраг одоо нэг хүнийг одоо хайрладаг тийм л хүнийг л ер нь одоогоорч би хүүхдүүдтэй тийм шудраг хүнийг хайрладаг тийм л хүн болохыг хүсдэг. Тэр шиг өөрийгөө ч гэсэн ер нь тийм л байлаг одоо зорддог гэх юм уу. Тэр шиг авшаал уугаар амар гүнзгий хариулт авснаа бусдын зүгээр юу болох вэ гэдэг малчин тийм философи. Эмээ маань нэг л зүйлийг хэлдэг байсан. Ер нь хүн айгуу тийм хүнлэг байх хэвээр. Тэгээ тэрийг ингээд үйлдэлээр яг өөрөө харуулдаг. Тэгээ тэрийг ингээд хийх ёстой шүү гэж заагаагүй ч гэсэн эмээ маань өөрөө яг тийм хүнлэг тийм хүн байсан учраас яг тэрийг дагаж дуурайсан байдаг тий. Тэгээ бас нэг эмээгийн маань гоё зүйл нь юу байсан штэ. Юу ч сурсан эрдэм та нар юухан ч байсан сур гэд ингээд алхам юм сурдаг байсан тий. Тэгээ тэр чадвар яг ер нь нэг суралцдаг төрлийн хүн болсон юм байна даа л гэж бодож байна. Юмыг сорж утга учиртай штэ. Тэгээ өндөс өгсөн хүн хизээш мөчрөөс олондог гэдэг шиг бүхнийг л тэр одоо өндөс санаасаа сурсан байгаа шүү дээ. За ингээд нэг асуултанд хариулаад хэдүүлээ. Асуултыг дуусгая. За энэ болохоор ийм асуулт аа. Таны эгээгс гэхлээрээ за таны авч байсан хамгийн том магтаал амьдралдаа авч байсан хамгийн том магтаал юу вэ? Магтаал. Ээж маань намайг дандаа гэж хэлдэг байсан. Хүн болохгүй л байгаа юм штэ гэд. Тэг хүн болоо л юм да гэд. Эмээ маань бас айгүйх тэгж хэлдэг байсан. Би одоо сандгийн ингээ нөгөө бүр чинь би чи ер нь хүүхэд насаа яг эмээтэйгээ хөдөө өнгөрөөсөн шүү дээ малчин. Тэгээл эмээгийнхээ араар хол морин дээр нь сундлал уул руу айл руу өдөр явдаг. Сахалт айлынхаа бадар явдаг. Тэр ер нь хамгийн авч байгаа л дээ. Тэгээл бодвол тэр үед одоо эмээ маань ингээл жоохон хүүхэд өсгөж байгаа юм шиг өөрт нь бол хэцүү л байсан байх л та. Тэгээд энэ маань хизээ нэг хүн болондоо гэж айгүйх хэлдэг байсан. Тэгээ хүн болоо л байгаа юм штэ гэ. Тэгээд тэр нэг одоо л миний өөч нэг хүн болж тээ гэдэг үг л одоо за хүн би одоо ер нь яг хүн болж байгаа юм байна гэдэг тэр айгүй том магтаа шиг санагдчихсэн. Ягаад ч нөгөө хүн болоог байгаа шүү, болох гээд байгаа шүү гэдэг зүйлээр явж байгаа. За одоо л нэг хүн боллоо тоо гэдэг үг. Тэр л яг нэг ингээл би нэг амар гоё магтаал юм шиг санагдчихсэн шүү дээ. Очигээд.
Мэдгүй би ч одоо дандаа л хэрэг тарьж загнуулж байснаас биш. Магтуулж ясан гэж тий. Магтуулж ясан юм санахгүй байгаа. Ааш мөтөлгөл дандаа загнуулж ясан шүү дээ. Мэдгүй одоо юу байсан юм. За би асуултанд хариулахаар та толгойд орж ирэл хэлээрэй зэ. За миний амьдралын хувьд ер нь нэг 3 том магтаал айгу байдаг. Тэгээ тэрний мэдээж тэр нь аав ээж хань ижлээсээ л авсан магтаал байт юм байна л да. Тэгсэн чинь за ээжээс ийм магтаал ирж исэн. Миний өө чинь ээжигээ ачиг хариулаад явж байгаа штэ гэдэг магтаал байсан. Хариулаад явж байгаа зөндөө хариулсуу гэдэг магтаал байсан. Тэр үгийг сонсоод айгүйх хөө эн чин гэсэн бодол төрж ирсэн тий. Тийм үү юм болоод байгаа мó гэдэг цаашаа дарганах магтаалаа. За аавас болохоор аав надад нөгөө юу ажисан. Нөгөө миний одоо нэг амин өр миний одоо амин охин гэдэг үг нь надад бүр айгүй амьдралын том магтаал юм шиг санагддаг. Тэр үгийг надад нэг биш та хэлжсэн. Миний амин охин гэдэг нэг хүнтэй ярьж байхдаа ч юм уу тэ надад өөдөөс ингэж бид одоогийн бид нар шиг хүүхдүүдэд дэмжүүлээд байгаа шууд ингэж өө миний амин охин гэж хэлэхгүй шүү дээ. Хүн чинь ингээл миний амин охин гэж хүнд ярьж байгаа ч юм уу эсвэл нэг өгний завсраар тэгэж хэлсэн. Тэр нь айгүй магтаал юм шиг санагдсан. Тэгээд ханьчлаасаа нөгөө нэг бахархдаг шүү гэдэг үг айгүй бахархдаг шүү. Тийм 3 магтаал айгүй амьдрал дээр чүлж юм уу. Энэ гаяа модераторын асуултаа яг өөрөө хариултаа. Гүү бодоогүй сая л ерөөсөө асуултаа би уншаал өөрөө бодлоо. За Яг хариулт гээд өөрөө бэлдсэн хариултандаа асуулт асуусан байна. Бид нар ямар ч бэлтгэлгүй өөрөө айгүй бэлтгэлтэй ингээд түк так гэж ерөөсөө ингээд Би ямар ч асуултанд ингэдэж штэ авгаасаа. за тэрхээгээ хувьд амжсан магтаал юм. За би бол зөндөө магтаал авч ирсэн. Өнгөрч байгаа юм биш ээ. Ингээд мундаг шүү, хөрхөн шүү, гоё шүү гэд. Гэтэ ингээд бодсон чинь яг хамгийн их сэтгэлд үлдсэн гэх юм уу? Бүр ингээд гүн гүнди ястаа нөө зүрх тархийг нэвт ингээд хатгаад гарсан хэдэн магтаал байдаг. Тэр нь аавын нэг надад ингээд бас л ингээл болчих юм уу те тэнэглээл ингээл өөрийгөө аягүй ингээл болж гин гэж бодоод зөв юм хийж гин гэж бодоод явж байхад миний хамгийн ухаантай охин гэж байгаа араас нэг хийсэн үгстэй нэр зүрх тархийг нэгт хатгаал юу илээ би чинь гээд ингээд зог тусаад өөрөө хийж байгаа үйлчлийг ингээд эрхлүүлээд юу зөв юу буруу хийсэн ингээд амар тийм одоо нөгөө turning point гэдэг шиг бүр ингээд амар тийм хүчтэй орж ирсэн тийм юу байсан. Тэгээд бас нэг найзаасаа авч ирсэн магтаал гэдэг юм ингээд айгу өвдөө итгэлгүй болсон ингээд айгу гундцан явж байхад маань ингээд миний ингээд энэ хорвоогоос олж хардаг хамгийн ингээд өнгөлөг тод гой өнгө хамгийн тод гэрлнүүдийн нэг нь чи тэг би чамгүйгээр ингээд энэ хорвоог бол ингээд төсөлж чадахгүй тэгээд чи ингээд аль болох ингээд урт амьдраарэ гэрлээ ингээд аль болох гой тод гэрэлтүүлээрэ гэдэг би бүр ямар сонио ингээд ерөөсөө сонсож байгаагүй тийм. Ингээд бүр амар гоё тодруулъя хэлээ. Олж мэдээ. Тэгээ яг тэр хэл нөгөө хайрын хэллэгээд хэдүүлээ ярьж ирсэн шүү дээ. Тэрэн шиг яг тэр нэг урмын үгээр амьдардаг, тэжээгддэг хүмүүс байд юм шиг байна. Би яг тэр хүн биш. Хүмүүс ингээд намайг юу ч гэж магтсан. Би тэрэнд өөрөө ийм амар effort одоо зориулалт гаргаагүй учраас тэр нэг хийсвэр ингээд хотлоо магтаад байгаа юм шиг санагддаг одоо. Тий. Одоо жишээлбэл Би амар боддог шүү. Яаж ийм байдаг байна гэдэг. Зарим нь ингээд хитрхийг хийсвэр магтаад байгаа юм шиг санагддаг байхгүй. Гэтэл тэр нөгөө магтаад байгаа хүмүүс ч өөрөөсөө бас яг одоо тэр гой мэдрэмжийг авдаг учраас хүнд бас тэгж зориулт хэлдэг юм байна л да. Тэгэхээр миний хувьд бас яг ярьдгүй. Дээрээс нь бас хүн худлаа магтадаггүй юм байл. Тий. Тэгэхээр тэр магтаал одоо яг тэр эзэндээ тэр зориулт гаргасан юмдаа л айгүй үн цэнтэй. Одоо жишээ нь тэр өстө авааштай өстө хүн болж дээ гэдэг үг чинь ингээд надад яагаад амар хүн болох гэж айгүй хичээсэн юм шиг байна. Тэгээд нөгөө айгүй зориулт гаргасан юмд бас урам мөх айгүй гоё юм шиг лээ. би харин сайн ингээд бодоодсэн чинь яг тийм одоо яг тийм гэсэн магтаал ингээд байхгүй байгаа байхгүй. Тэгсээр нэ хүмүүс амар мундаг л гэдэг. Мундаг гэдэг нь яг ямар гэдэг
гэдгийг ингээд ойлгохгүй гэх юм уу? Одоо юу гэх юм Тодорхойлох тодорхой юм боломжгүй. байхгүй тий. Одоо юу гэдэг Тэгээ найз юм нөхдөд мараа сууж мундаг. тий. Хүмүүсээс айгүйх тийм магтаал сонсон гэсэн зөв ингээ мундаг шүү. Өстой мундаг гэлтгчээснээс биш яг юу нь мундаг юм те? Яг юу нь тийм мундаг байгаа гэдгийг жоохон ойлгомжгүй юм болов. Тэгэхээр тийм нэг энэ ерөнхий магтаалууд хүнд нэг тэгж ам тод үлддэггүй юм санагдсан. Ингээл жишээ нь хөөрхөн шүү гэдэг үе бол та нар бүгдээрээ л ингээл амар олоодаа сонсч байсан байгаа шүү дээ. Тэгсэн ирнэ ингээл яана намайг хөөрхөн гээ хэлчихлээ гэл ингээл одоо тэр нэг аим гүн гүн үлддэггүй ч юм уу тийм. Яг нэг цагаан болсон нэг магтаал юмч хоёрын дундуур ч юм уу нэг тиймэрхүү юмнууд ер нь амар ингээд яг тод тусч үлддэг юм шиг бүр ингээ гүн шингэж үлддэг юм шиг. Угаасаа л асуулт чинь хамгийн том магтаал юу вэ гэхээр та хамгийн сэтгэлчүүлсэн том ганц магтаалаа л яриарай л гэсэн үг байхгүй юу? Бусдаар тэр Би хөөрхөн өөрөө гурыг шүү, ярьсан шүү. мундаг шүү гэдэг магтаал зөндөө л авч ийлээ. Тинч тавиараа. Ой. За. Хэдүүлээ юу яах вэ? Ерөнхийн дүглээ яриа дуусгацгаах уу да. Үгүй таачаа гүлүүгээ сууцгааж байна. Бүгдээрээ хуучин өнгөрсөн үеийг аюур орож явчихгүй. Хин яаж магтлаа, юу гэж магтууллаа гэдэг айгүйх юм бодлоо. Хүнийг одоо ингэ нэг байнга магтаж цаахан үг хэлж идэг хүмүүс чи өөрөөсөө эвээгээ тийм юмыг аюул хүсч идэг юм шиг байна шүү. Нэг найз маа саяхан ингэсэн байхгүй над руу ууссан. Тэгээд надад ингэж хэлдэг байхгүй юу? Чи ястай үнэхээр мундаг эмэгтэй шүү. Одоо ингээл бүтүүдээ өсгөж байгаа нэр нэг өглөө тэгсэн. Тэгээд тэр хүн бодвол ингээл айгүй өөрийнхөө сэтгэл санаа их сайхан байсан байлгүй дээ. Тэгсэн чи би дотроо бодож ийсэн аа. Бүш миний найз зүгээр ууц юм уу гэж хэлсэн чинь бүтэн баг надад амар удаан гомдсон шүү дээ. Чи намайг сте хүн ингээд айгүй гоё хэлж байгаа чинь Сонсож мэддэг. гэж хэлсэн. Тэрнээс хойш бас хүн ингээ магтаж загтвал айгүй аятайхан хүлээж авах ёстой байлээ. Нэг ариунагийн төрсөн өдөр дээр гардаг шиг хайдаадгүй новш гэж. Өөрөө сүултэн дэгчлэлээ л ингээд өөрөө ингээ хүнд ингээ магтуулаад амар гой санагдаад тэгээд эргэн тойрныхоо хүмүүсийг бодсон чи айгүй гой талархмаар санагдаад ингээ чамтай юм яриас явахаар айгүй гоё байдаг шүү тэргээл ингээ сэтгэл зүйн хувьд айгүй гоё байсан шүү гэдэг мэдрэмжэл хуваалцсан юм байна л да. Тэгсэн чинь би тэрийг айгүй яасын одоо хараглаг нэг согтуу болоо гэж хүлээж аваад тэгээд айгүй гомдоосон байдгийг тэгэхээр бас юм сандлаа. бодож Яг сандсан шүү. Ганц магтаалаа ярьчих. Нөгөө яг ингээд сая ингээд бодоод намайг одоо яг хүн тэгж тодорхойгоор юу гэж магтсан юм бол юус юм олддоггүй. Зин чи сүулт гарсан нэг кейс гинт санаанд орлоо. Зин чи манай ажлын нэг эмэгтэй намайг тэгсэн. Аюукастай нэрэ эхөө IQ чадвар өндөртэй юм аа гэд яг тодорхойлж магтсан зүйл нь санаанд орлоо. Тэгээд яасан бэ? Юу гэсэн үг юм? Яасан ийсэн гэж хэлсэн чинь ингээд амар олон хүнд чинь 300 яриа шиг нэг 100 гаруй 200 мөр зүмжгүй амар олон хүмүүсийн дунд ингээд хүмүүсийн дунд би ингээд яриа хийжсэн. Тэгсэн чинь ингээд миний өмнөөс бацсан надад яана энэ асуултанд аюукаас юу гэж хариулаад юу гэж гарах болоо гэж ингээд айгүй санаа зовж исэн юм байна л да миний өмнөөс. Тэгсэн чинь би ингээд айгүй хөнкөө тэр асуултуудыг ингээд тайлбарлаад хүмүүсийг ингээд одоо бухимдуулахгүй яахгүй жилээ ингээд аваад гарсан гинэ. Өөрөө ч стрессгүй, хүмүүсийг ч стресстүүлгүй. Хүмүүсийг ч стресстүүлгүй. Тэр юу ялаа да бодол нэг сургууль дээр би санацлаа надчаа. Спортын тугуулан байхгүй яахгүй гэж эцэгчүүд амар гомдолтойгоор над руу ингээд асуулт асуугаал ингээд айгүй тийм сериусны ингээд хандаал яасан чинь би зөрүүлээд гисэн. Харин тийм ээ манай сургууль чинь 2 спортын заалтай байсан бол бүх хүүхдүүдээ гоё спортоор тоглуулаад ингэж яахгүй юу гэл ингээл үдсэн ярьсан гинэ. Тэгсэн чинь ингэж бас болд юм уу? Ингэж хариулж болох байсан бэ штэ гэж тэгэж одоо юу аажсан ямар IQ чадвар өндөртэй хүн бэ гэж бодож исэн гэсэн. Тийм харилцааны чадвар өндөртэй хүн бэ гэж бодож исэн гэсэн. Тэгээд бодсон чинь нэр ингээд нэг асуулт хариулах ч байд юм уу харилцааны чадвар дээрч байд юм уу тэр хүмүүсийн мундаг шүү айхтар шүү гэдэг нэг тиймэрхүү юмн дээр гарч ирд юм болов.
Мгм. гэж бодлоо. Мгм. Тэрэн дээр би Айгу. тэгээд яг яагаад одоо юу гэдэг чинь бид нар асуултанд бэлдсэн ч юм уу яатсан ч юм уу тийм байгаагүй зүгээр ингээд үнэнгээрээ л байсан. Бид нар хүнд худлаа ярьж чаддггүй бүгдээрээ л нэг юм сонь мэддгүү тэгэл нэг юм сонин штэ. Ер нь бол үнэнгээл хэлэх хэрэгтэй юм шиг чанддаг. Нэг сайн муудалтай шүү дээ Тий. тий. Тэгэл үнэнгээл хэлсэн тэр байхгүй юу? Тийм болохоор. Тийм. Тэгээд тэр найстаа би нөгөө нэг хэдүүлэрэг хайрын илийн тухай ярьсан шүү дээ. Бичгээ явуулсан. Тэгээд тэрийг үзсний дараа айгүй их юм ойлгосон гэдгээ бас ярьсан. Хөөх нэрээстэй ямар гоё энэ мэдээллийг ингээ хүмүүс ерөөсөө авдгүй юм байна л да. Бид нар ингээ хүмүүсийг мэддэг гэж бодоод байдаг чинь. Тэгээ ингээ сонсоод найзынхаа ингээ хайрын ил өөр байдаг юм байна. Бид нарт ингээд одоо тэр үйлчлэгөө хэлээр яриад байгаа зүйлийг чинь бид нар ойлгодгүй юм байна. Би жишээлбэл багийнхандаа тэр хоол моол хийж өгөх ч юм уу одоо ингээд тэднийг яанаад аарчих байдیں۔ Ингэж байдیں۔ Тэгчмээ ингэж юмсан гэдэг айгүй тэгж үйлчлдэг юм байна л да. Тэгээ тэр өөр юмар ярьдаг гэдгийг би энэ бичлэгийг чи үзчихэд амар сайн ойлголоо гэд бас ярьж ирсэн. Тэгэхээр айгүй сонирхолтой. Хэдүүлээгийн яриаг ингээд бас авгихийн фоноор хандна гэдэг шиг хүмүүс сонсоод хэрэгтэй зүйлээ аваад өөрийнхөө амьдралд хэрэглээд бас айгүй сонирхолтой. Одоо гарч байгаа бичлэгүүдээ нь болгоно үзнэ гэсэн. Одоо энэ дээрээс өөрийгөө сонсоод баах игнэх бах та. Сахтай юм уу гэж хэлсэн дуушлаарай гэж хэл. Ойдоо одоо ингээд хүнээр магтуулж байгааг болохоор тийм сонирн байсан байх нь шүү. Тийм миний хчиг уучлаарай. Тий. Миний хчиг Ууцыг арай сонсдог гэж ээж чи магтаал авч мэддэггүй магтаалтай байсан байх шүү дээ. Одоо яг магтуул яг гоё аавна гэж. Тэр магтаал бас нөгөө ийм санагдаж штэ. Хүн ингээд өөрийгөө заримдаа хүлээн зөвшөөрдөггүй заяа. Тэгээ өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй тал дээр магтаал авахааргүй штэ. Би тийм биш штэ. Яагаад гэвэл ингээд эсэргүүцэд идэг. Өөрийгөө хүлээн зөвшөөрчгөр тийм шүү. За баярлаа гэд ингээд би нөө өөрийнхөө тэр нөө давуу талуудыг ч юм уу ингээд сайн талуудыг ингээд хүлээн зөвшөөрсөн болохоор магтаалыг үнэ. Тэгж хүлээж авдаг авчтай юм. Одоо хэдүүлээ хүүхдүүдээ магтахдаа яг ийм тодорхой юмыг нь хэлж өгч хэрэгтэй юм тий. Яг өөрсдөө онцгой яг тэр зүйлийг ингээ өнгөлж гаргаж ирж байна. За чиний би бол нэндээ дайлбал тийм багтаал гэж боддог шин. Угаасаа ингээл энгийн байхаар манай үтсэн амир айхтар хот наацсан. Тэгээд угаасаа хүн болгонд тэгдэг үсттэй гэж тэгдэг болохоор яг ингэ чиний энэ юм чинь ийм байгаа болохоор хүмүүс чамааг ингэж магтаад ингээ хүмүүсийн магтаалыг хүртнө орчвол тайлбарж өгнө. Тэр хүн чамааг тэгж хэлсэн. Ийм тэгэхээр дугаар болчихлоо. Магтаалаараа дуусгая дөө. Өмнө байна. Тэр яг өөрт нөгөө. Гэхдээ тэр ганц зүгээр дутаж яваа хүний гэдэг чи амар чухал юм байл чи. Тэгэхээр өөр болж игэл тэр гоё харсан одоо тэр чадварууд гоё магтах хэрэгтэй байх. Хүн сайхан үг хийж чадахгүй бол дуугаа байд сураа гэдэг шиг. Энэ бол гоё сайхан харамлаад авахаргүй л. Би тэгтээ нэг хүн магтаж чаддгүй юм шиг санаа. Яг үнэхээр тодорхой зүйл биш л одоо ингээд худлаа магтах гэхээр амнаас ингээд ивэлэхгүй нэг юм амар худлаа ярих гэдэг юм шиг. Худлаа ярьж болохгүй гэдэг юутэй маань ингээд зөрчилдөх гээд байгаа юм шиг үнэ зөвтэй маань. Тэгээд ингээд за энэ хүний ч одоо юуг нь магтчмаар юм. Тэгээд заримдаа ингээд магтчихад ингээд магтчих юм болдохгүй хүмүүс бас таардаг шүү ингээд. Ямар хэцүү юм бэ одоо. Байдаг шүү. Юуг нь хэлчихвэр юм бэ гэд тийм. Заавал магтах хэрэгтэй юм шиг үү. За. Тэгээд өөр хүн тэг сайхан хэлчмээр бас байт юм аа. За дуусгүй дээ. За За, дуусгая. Тэгэхээр одоо бүгдээр нэг гоё үгээр яг тодорхой үгээр магтах нь зүгээр нэг мундаг шүү, хөөрхөн шүү, сайхан шүү биш. Яг гоё тодорхой үгээр магтаж сурцгаая. Тэр магтаалыг ууц юм уу гэж биш, гоё хүлээж авч сурцгаая тийм үү? Бидээ сайхан үг хэлж чадахгүй бол дуугаа өнгөрөөд аль болох сайхан үг хэлхийг хичээцгээе. За, тэр нь баярлаа. Баяртай. Хайртай шүү. Баяртай.